Тэ юу яцгаан та манайхаа. Өнөөдрийн бичлэгт их гой юмнууд гарах болохоор та нар лайк болоод сабаад арчих. Лайк болоод сабаад арсан бол шууд олон юм ярилгүй бичлэг рүү ортгоё. Зураглаа солигдоход Мерикагийн өрөөний ойролцоо маш хурдан хурж ирэв. Гэхдээ Хелга нэг юм мартчихсан байлаа. Тэр салхины ижидээ аажмаар зогсоох ёстой байсан ч шууд тасалчихсан байв. Тэр хоёр шууд доош онж эхэллээ. Дахиад өнөх баатар Дариод баригдчихав. Энэ өдөр 3 дахь удаага баригдаж байгаа нь энэ байлаа. Дариа бүр их уурлаж бас урт лекц унсаж эхлэв. Харин Мерика гой даашинтаа өмсөд өөрийнхөө хаагүйг ирнэ гэж хүлээсээр байлаа. Мерика өрөөндөө цаашнаас алхаж маш их сандарч байв. Тэр Куна намайг хажихсан юм биш үд гэж бодож эхэллээ. Зүрх нь хүчтэй цогөлж их төгшиж байлаа. Тэгэд үйлчлэгч нь түүнийг тайшруулах гэж магадгүй тэр актемд саатаж байгаа байх. Өөр юм бишээ гэж хэлв. Аад болоход тэр үед хаалга тогшлоо. Үйлчлэгч хурдан очиж хаалганы нэг хамгаалагт зогсож байв. Куна ичгсэн гадаа гүнжийг хүлээж өгнө гэж хэллээ. Үйлчлэгч эргэж харсан чинь Мерика саяхан их сандарч байсан мөртлөө одоо буудан дээр тайван суучихсан цайгаа уугаад юу ч болоогүй юм шиг харагдав. Гэхдээ дараагийн мөчөд Мерика аль хэдийн хаалгаараа гараад сүйт тал руугаа хурдан алхаж байлаа. Тэр шатан доор Кунаныг хүлээж байгааг харав. Кунан шууд оройтсондоо уучлалт гуйлаа. Өнөөдөр сар их үдсгэлэнтэй харагдаж байна гэж хэлсэн мөртлөө өөрөө бараг юу ч харахгүй шахав байлаа. Тэгэд тэр Мерикагийн гарыг зөөлөн хатгав. Ингээд Кунан түүнийг өөрийн унааруугаа дагуулж тансаг гүндээ ресторан руу авч явлаа. Тэр татгаш ороход ажилчид нь маш хүнтэй гялалдсан ус авчирч өгөв. Энэ бол зөвхөн баян хүмүүсийн уудаг тансаг зүйл байлаа. Гэтэ энэ хоёрт мөнгөний асуудал байх биш баячуудын хөөхтүүд юм чинь. Тэр сууж ууж эхлэхэд Мерикагийн үйлчлэгч Кунаныг ажиглав. Түүний сууж байгаа байдал өөрийгөө авч яваад төрөх нь яг жинхэнэ ядгууртан шиг байлаа. Тэгэд Мерика хамгийн түрүүнд яриа эхлэв. Тэр өнөөдөр хар цамхаглуу явж амжуу гэж асуув. Кунан баяртайгаар тийм ээ гэж хэлээд тэнд Мерикагийн эгчтэй уулзснаа бас ярив. Бас тэнд байсан бүх шидтэн үнэхээр гайхалтай байсан. Ялангуяа хоёр дахь гүнж Хелга их сүртэй байсан гэж хэллээ. Тэгээд бас шидтний шалгалтаа өгöd давсан гэж хэлв. Гэтэ одоохондоо өөрийн багш хэн болохыг мэдэхгүй байлаа. Кунан оройн турш Мерикад гоё үг хэлсээр байв. Мерика түүнд дуртай байгаа нь илт байлаа. Харин үйлчлэгч нь зарим үгийг нь жаахан хит романтик, жаахан ичмээр санагдаж байв. Гэхдээ залуу хаар угаасаа ийм байдаг болохоор гээд нэг их юм бодсонгүй. Оройн хоол дуусны дараа Кунан бүр зоригтой үйлдэл хийв. Тэр Мерикагийн гарыг зөөлөн бариад одоохондоо ийм орой хаяал болж магадгүй. Гэхдээ бидэнд гэрчний дараа ийм орой өдөр болгон болно гэж хэлв. Үйлчлэгч хүртэл гайхав. Кунан тиймч эвгүй залуу биш юм байна гэж бодож эхэллээ. Тэгээд тэд явахаар болж Мерика жинхэнэ язгууртан хатагтай шиг тайван дэгжин хിവэрэ буцаж явлаа. Гадаа байхдаа огт сэтгэлээ гаргасангүй. Гэтэ өрөөнийхөө хаалгыг хамагт бүх зүйл өөрчлөгдөв. Тэгээд шууд орон дээрээ өсөрж унаад жаахан үхчиг инээж эхэллээ. Зүрх нь хурдан цогөлж Кунаны хэлсэн бүх үгсийг дахин бодож байв. Тэгээд тэр инээмсэглэхээ болж чадсангүй. Тэр өдрийн дараа Кунан өөрийн хааштай буцаж ирэв. Тэр ажлын өрөөндөө сууж тайлан бичээд завгүй байлаа. Тэгээд гаднаас Икагийн дуу сонсогдов. Тэр угаалга хийж байгаад тусламж доодов. Кунан шууд гараа өргөж эд шидтэй хөөсөн ус гаргав. Тэр ус бохир бүхнийг маш хурдан цэвэрлэж орхилоо. Ика баярлаа гэж хэлсэн ч Кунан санаа алдаад би тайлангаа дуусгаж байсан юм. Одоо дахиад удаашрлаа гэж хэлв. Тэгэд Ика нүдээ эргэлдүүлээд ийм гэрээсээ гардаггүй номын хорготон байхаа байл гэж хэллээ. Харин Кунан одоо бичихгүй бол мартчихсан шүү дээ гэж хариулв. Ика шууд хит их ном уншиж хичээл хийдэг залууд огтд таалагддаггүй. Бас нар үзэхгүй байвал чи намхан туранхай болно гэж хэлв. Кунан хэсэг зогсож үнэхээр охид өндөр залуус дуртай байдаг гэж бодлоо. Тэгэд Ика шоолсон инээмсэглэлтэйгээр ойртож ирээд гэхдээ би бол чамайг сонгоно. Гол юм нь чухал газараа хүчтэй байхад болно гэж хэлв. Тэр угаасан хувцсныхаа сүйдэрт сууж амарч байлаа. Кунан хар цамхагаас хариу ирсэн үү гэж асуув. Гэвч одоохондоо ямар ч хариу ирээгүй байлаа. Түүний багш хэн болохыг бас сонгоогүй байлаа. Харин хэд хоногийн дараа гинэт захиа ирлээ. Кунан захиагаа нэгээд хартал маш их гайхав. Түүний багш Зонли гэдэг маш алдартай, маш царайлаг хүн сонгогдсон байлаа. Кунан яг юу болохыг мэдсэнгүй. Тэр хүний тухай зөвхөн ээжээсээ сонсож байсан юм. Харин Ика бүр шүтэн бишрэгч нь байлаа. Тэр Зонли бол дэлхийн хамгийн царайлаг хэрэгтэй гэж хэлээ. Өөрийн чин өвсөндөө санаад авч эхлэв. Хэрвээ санамсаргүй тааруул яаж харагдах бол гэж бүр сандарч байлаа.
Тэгээд ордонд Хельга Америка дээр ирэв. Тэр тайван байдлаар Кунаныг 100 багшлах болсон гэж хэллээ. Америка шууд баярлаж учир нь Кунан хамгийн шилдэг хүний доор суулгах гэж байлаа. Харин Хельга санаа алдаад өөрөө Кунаны багш болохыг хүсэж байснаа хэлв. Кунан бусад сурагчаас илүү сонирхолтой, түүнд заах маш их хөвгөлтэй байсан гэж хэлв. Тэр коридорт явж байхад Америка гинэт 2 ихчээ харав. Тэр хоёр нь Эверил, Лидиалия хоёр байлаа. Тэр зогсож нүүрэндээ их зантай нэмсэглэл гаргасан байлаа. Аз болоход Хельга хажууд нь байсан тул арай тайван байж чадлаа. Гэхдээ Эверил амаа нээж худлаа санаад зовж байгаа дүр үзүүллээ. Тэр сүүлийн үед бүгд Кунаны тухай ярьж байна гэж хэллээ. Тэгээд хамгийн муу үг хэлв. Та хоёр одоо хүртэл гэрлээгүй зөвхөн сүйтэй байгаа шүү дээ. Тэр Кунан өөр дуртай гүнжтэй дурлах хэрэгтэй хэвээр байгаа гэж хэлв. Энэ үг Америкагийн зүрхэнд шууд өвдөлт өглөө. Тэр маш эвгүй байдалд орж царай нь өөрчлөгдөв. Гэхдээ Хельга хажууд байсан болохоор зүгээр зогссонгүй. Тэр шууд хариу барьж та хоёр бол аль хэдийн хуучирсан хэн ч хэрэггүй хүмүүс. Кунан нүдтэй байсан бол та хоёртой нэг нүдэрээ ч харахгүй гэж хатуу хэллээ. Тэгээд тэр хоёр ихчийг шууд дууг болгочихоо. Уурландаа уулаж маш их ууртай болов. Тэгээд хурдан эргээд явж эхэллээ. Явхдаа Хельгад чи дандаа дээрэмчин шиг ажиллах юм. Нэг удаа ч гэсэн жинхэнэ гүнчиг байд сур. Чамайг Баатар аль хэдийн 3 удаа дагнасан шүү гэж хэлээд ууртаагаар явчихав. Тэгэд Кунаны харьцаар Кунан Икотой цай ууж сууж байлаа. Кунан шинэ багш ямар хүн бол гэж бодон толгой дотроо төсөөлж байв. Харин Ика өөр ертөнцид орчихсон юм шиг байлаа. Тэр 100 литр удахгүй нүрээ харна гэж бодохоор аль хэдийн нүүр нь улаад маш их дагдлаж байв. Гэтэл гинэт гадаа сөөх тэрэг гэж загслоо. Эхэндээ Америка бууж ирэв. Кунан түүнийг гинэт хэлсэнд нь маш их гайхлаа. Гэхдээ тэр шууд сайхан үгсээ хэлж эхлэв. Ийм үзэсгэлэнтэй хүнтэй уулзахын үн би сэтгэлээ бэлдэх ёстой байсан юм гэж хэлв. Тэр бүр зогсонгүй. Чи бүр савнгаас олсон юм шиг сайхан үнэртэй байна гэж хэллээ. Гэхдээ Кунан нэг зүйлийг мэдэхгүй байв. Зунли одоо хүртэл сүүх тэрэг дотор сууж энэ бүх үгийг чимээгөө сонсож байлаа. Тэр дотроо би яг ямар асуудалд орчих вэ гэж бодож байв. Удлуу Зунли тэсгээ болоод сүүх тэргээсээ бууж ирлээ. Кунан тэр даруй хөсчхөв. Тэр хүнээс гарч байгаа хүчийг шууд мэдэрлээ. Тэгээд энэ хүн бол гарцаагүй Зунлиг гэж ойлгов. Икач бас дотроо ойрлож байлаа. Гэхдээ Кунан Зунлигаас гарч байгаа аимшиг хүчээр анхаарч байв. Түүний зөвхөн Ичидийн аавраа хүртэл бусдыг чичрүүлэх хүчтэй байлаа. Кунан тэр дараа ойлгов. Энэ хүн зүгээр хүчтэй биш, бүр өөр төвшний хүн байна. Тэр хар цамхагд болцсон бүх шиттэнгээл хавьгүй хүчтэй байлаа. Магадгүй их мастраас илүү хүчтэй гэж байж мэдхээ санагдав. Америка Кунаны царайг хараад юу болсон бэ? Гэхэд Кунан зүгээрээ гэж хэлээд урагшлав. Тэр Зунлид хүндэтгэлтэйгээр өөрийгөө танилцуулв. Харин Зунли мөрөө хавчаад надад нэг их хамаагүй гэж хэлв. Тэр хүүхдүүдтэй зууралдах дург нь шууд харагдаж байлаа. Ика дотроо ямар шиддэн хүн ийм бүдүүлэг байж чаддаг байна гэж бодов. Зунли нуух зүйлгүйгээр шууд хэлв. Би энэ ажлыг өөрөө хүсээгүй. Их мастер надад зүгээр л тулгачсан гэж хэллээ. Тэр үед Дарья өөрийгөө Америкагийн хувийн хамгаалагч гэж танилцууллаа. Кунан өмнө нь үүссэн бүх асуудлынхаа төлөө түүнээс уучлалт. Тэгээд бүгд цай ухаар суув. Гэтэ Зунли огт баяртай харагдсангүй. Ялангуяа Америка Кунан хоёр бие биентэйгээ дахин романтик үг хэлж эхлэхэд бүрч дургу болов. Тэдний яриа хэтэрхий бяцлаг шиг романтик болоход Зунли эцэст нь тасалдууллаа. Одоо боллоо. Тайвшир. Би Ичидийн тухай ярих гэж ирсэн. Өсвөр насны хайрын жүжигийг сонсох гэж биш гэж хэлв. Тэгээд тэр жаахан инээгээд Кунаныг сонирхохоор шийдэв. Чи нийлмэн шид гэж юу болохыг мэдхүү гэж асуулаа. Кунан 50-аар хариулв. Энэ бол хэд хэдэн шидийг нэг дор нэгтгэж нэг том шид болгох өндөр төвшний арга гэж хэллээ. Зунли дахин асуулаа. Тэгвэл чи нэг дор хэдэн ичид өдөөсөж чаддаг вэ гэж асуув. Кунаны хариулт Зунлиг хүртэл гайхшруулв. Би нэг дор 31 ичид хийж чадна. Заримдаа 32 хүртэл оролддог. Гэхдээ тэр үед жаахан тогтворгүй болдог л доо гэж хэллээ. Зунли бүр анхааралтай болов. Тэр сонирхолтой юм. Би хүртэл 50-аас дээш гаргаж чаддаг гэж хэлв. Чи 20 ичидийн хязгаарыг яаж давсан юм бэ гэж асуулаа. Кунан 50 ичид нэг дор хийн гэдгийг сонсоод үнэхээр их гайхав. Тэр ийм тоонд хүрч чаддаг хүн байдаг гэж огт бодож байгаагүй юм. Тэгээд Зунли түн рүү хараад чи 20 ичидийн хязгаарыг яаж давсан юм бэ? Ихэнх хүмүүс тэрийг давж чаддаггүй гацдаг гэж хэллээ. Кунан мөрөө хавчаад 50-аар хэлв. Би ширүүдийг яг барилгын блок шиг давхарлаж тавьсан. Нэгийг нөгөө дээр нэмсээр байгаад илүү олон болгосон гэж хэллээ. Зунли үүнийг сонсоод үнэхээр гайхаж баг зэрэг биширлээ. Учир нь ийм аргыг хэн нэгэн өөрөө ганцаараа олж мэднэ гэж ерөөсөө төсөөлж байгаагүй байв. Анх Зунли бол зүгээр л ирээдүйтэй хүүхэд байх гэж бодож байсан. Гэхдээ одоо маш аимшигтай ховор авьяастай болохыг ойлгож эхэллээ. Тэгээд Зунли эцэст нь баг зэрэг сонирхолтой болж сандлаасаа босов. Тэр
Чи зөвхөн ам сайтай биш гэдгээ бат. Би зүгээр л ярьдаг хүүхдэд цагаа өрөхгүй гэж хэллээ. Тэгээд бүр нүдэ тавьчихгүй. Надаас өвдөг сөхөрчихгүй. Намайг өөрийн багшаа болгооч гэж хүүсгэж хэллээ. Мирика үнийг сонсоод дотроо Куна хідээч ингэхгүй гэж бодлоо. Куна шууд бүхийж огт хэрэгэлдэлгүй хэллээ. Зинли бол дэлхийн хамгийн агуу шидтэн. Та үнэхээр гайхалтай. Бас бүр сайхан үнэртэй. Би бүр эрэгтэй хүмүүртлөө тантай дурлахад ч магадгүй гэж хэлв. Мирика баг зэрэг цочирдов. Зинли өөрөө хүртэл айчих шиг болов. За байлаа амаа тат. Одоо үүнээс илүү эвгүй болох хэрэггүй гэж хэллээ. Тэгээд тэр энэ хажуу хүүхдийг шалгахаар шидэв. Зинли гараа өргөөд ийж шидээ хэрэглэв. Тэгээд газарс нэг том зудаан шорон хан босож ирлээ. Тэр Кунанд хандаж за үүнийг эвдэж чадвал эвд. Ямар ч арга хамаагүй. Эвдэж байвал болно гэж хэлв. Гэхдээ Куна хөдөлж амжаагүй байхад Зинли гинэт өөр зүйл хэллээ. Тэр хүмүүсийн ярьдаг усан ор гэдэг зүйлийг туршиж үзмээр байна гэж хэлв. Кунан цаг алдалгүй шууд шийдвэр гэлэж агаар төвж байгаа усан ор бүтээв. Зинли би эндээс гарч бай гэж хэлээд түүндээс цов. Гэвч суусан даруйд нүдэн тамрав. Тэр үнэхээр хэтэрхий зөөлөн хэтэрхий тухтай байлаа. Хэдэн секундын дараа Зинли бүр нойрондоо автаж шууд унтаад өглөө. Тэр яг усан орны диваачнд орсон юм шиг санагдаж байв. Харин Зинли унтаж байх оронд Кунан шорон ханыг анхааралтай ажиглав. Гаднаасаа бол энгийн хаан шиг харагдаж байсан ч үүндээ маш хүчтэй хамгаалтын ийд хамгаалтын ийд шидүүд давхарлаж хийсэн байлаа. Бараг эвдэж боломгүй мэт санагдав. Зинли энэ хан дээр 40-оос илүү давхар ийд шид хийсэн байлаа. Гэхдээ Куна огт сандаарлангүй. За энэ үрээд манай бичлэг маань ингээд өндөрлөө. Тэгээд та нар лайк болон сабаа дарсан болохоор би илүү чанартай, илүү бичлэгээ илүү урт болгоод байгаа штэ. Та нар анзаарж байгаа бол. За тэгээд дараагийн партаар уулзъя guys.